Сайн байцгаана уу? Би Испани хэлний орчуулагч, англи хэлийг олон улсад заах эрхтэй багш тогт хоёр байна. Энэ бол миний English Espanol тоогийн суваг. Энд би Испани хэлийг эхнээс нь сүр тавин зааж байна. Өнөөдрийн хичээлээр мөнгө тооцоотой холбоотой зүйл үзнэ. Харилцсан яриа 2-ыг оруулсан байгаа. Хичээлээ эхлэхийн өмнө бяцхан зар хэлье. Би англи хэлийг онлайнаар анхан болон дунд төвшний ангиар болон ганцаарчилсан хичээл зааж байна. Англи хэлний хичээл сонирхож байгаа хүмүүс холбогдоорой. Одоо ингээд хичээлээ эхлүүлье. Өнөөдрийн сэдэв мөнгө тооцоо хийх дээр төвлөрөндөө La conversación яриа. Шин үгс. El dinero мөнгө. El precio үн. Barato хямд. Caro үнэтэй. Юм үнэтэй байхыг хэлж байгаа. Pagar төлөх. Comprar худалдаж авах. Vender зарах. La tienda дэлгүүр. El mercado зах. La caja касс. Efectivo бэлэн мөнгө. Tarjeta карт. Producto бүтээгдэхүүн. La moneda зоос. El billete дэвсгэрт, цаасан дэвсгэрт. Perfecto за ер нь бол төгс гэсэн үг, харин худалдаа 8 дээр бол болж гинөө ашгүй дээ гэсэн утгаар орж ирж байгаа. Шинэ үгсийн дунд үйл өгнөд байж байгаа. Тэгэхээр R-аар төгсгөр яаж хувирдаг вүлээ? R-ээр төгсвөл яаж хувирах вүлээ? Тэрийгээ санаарай. La conversación харилцан яриа 1 эхнийх нь. Quanto cuesta гэдгийг урд нь үзчихсэн. Хэд вэ гэд ганц тоон дээр асуухад хэрэгэлдэг. Хариултаа cuesta 10 soles гэдэг ч юм уу, яг ганц тоон дээр cuesta гэдгийг хэрэгэлж байгаа. Тэгээд 10 сол гэдэг ч юм уу, те 10 солийн үнэтэй. Quanto cuesta олон тоон дээр хэд вэ гэж асууж байгаа үн. Cuesta 8 soles. 8 солоо над болчин гэдэг ч юм уу. За тэгэнгүүт como está гэж орж ирж байгаа. Бүр урд нь мэдчилгээн дээр орж исэн тийм ээ. Одоо хүндлэнгийн хүн ч юм уу, танихгүй хүн юм эсвэл албан ёсны хэлбэр дээр como está usted гэж үзчихсэн. Тэгвэл энэ маань 8 дээр бас хийгддэг байна. Ер нь зах дээр л хэрэглэндээ. Дэлгүүр дотор бол ингэж нэг хэрэглэхгүй. Супермаркет энтер гэдэг дэлгүүрт нэг хэрэглэгдэхгүй. Бүр нэг жижигхэн дэлгүүр, түүц, зах дээр como está хэд вэ гэж асуудаг. Está $12 гэдэг ч юм уу жишээ нь. $12. Тэгэхээр como está гэхээр энэ está гэдгээ энд хэрэглэж байгаа хариултан дээр. Үүнийг анзаараарай. Тэгээд хэд байх нь тоогоо хэрэглэнэ. Тэгээд мөнгөнд дэвсгэрт тийм ээ. Мөнгө хаанхын мөнгө байх нь тэрийг ярина. Quanto es нийтдээ хэд вэ? Хэд хэдэн юм аваад одоо нийт дөнгөө мэдэх болохоор quanto es son гэж хариулна. Нийтдээ хэд вэ гэхээр quanto es гэчихэд тэгэд эднэр болохоор тэдэн соло, төгрөгөө, доллараа гэхээр son гэж яагаад хариулна. Ер нь бол 100 сол болж байна л гэсэн үг. Es barato хямдхан уу? Es barato хямд байна. Испани хэлний нэг зүйл бол es barato асуух хэлбэрт одоо хоолойгоо өргө асуучин. Тэгэнгүүт яг адилхан үг нь бол адилхан. Es barato энгийн өгүүлбэр маягтай хэлэхээр энгийн өгүүлбэр болчихж байгаа. Ер нь бол илүү дутуу юм хэрэглэхгүй. Es caro энэ яг адилхан маягаар явна. Үнэтэй байна уу? Es caro үнэтэй байна.
Puedo pagar con tarjeta. Poder гэдэг үг маань puedo, yo puedo гэд хувирсан байж байгаа. Картаар төлж болох уу? Pago con tarjeta. Бас ингэж хариулж болно те. Би картаар төлнө. Acepta efectivo. Бэлэн мөнгө авдаг. Бэлэн мөнгөөр төлж болох уу гэдгийг л илүү яриа явж байгаа. Aceptar гэж одоо хүлээн авах гэдэг үг хэрэгэлдэг. Одоо бэлэн мөнгийг хүлээж авдаг. Pago en efectivo гэвэл би бэлэн мөнгөөр төлнө. Энэ хуудсан дээр явж байхдаа би хоёр зүйлийг ярмаар байна. Нэг нь бол la comisión гэж үг байгаа. Энэ бол илүү одоо юугаар картаар мөнгө тооцоо хийхэд илүү гарч ирдэг. La comisión гэдэг бол ер нь хувь авахыг хэлж байгаа. Шилжүүлэг хийлээ хэдэн хувь гарна. Энэ болохоор ер нь хүмүүс айгу татвартай холбоотой одоо тухайн зарж байгаа бүтээгдэхүүний үн дээш доошо болох одоо ийм зүйл гардаг. Картаар төлөх юм бол мэдээд цаана ингээд данс тооцсон гараад ирнэ. Тэгэхээр картаар төлж болно. Гэхдээ үнэн нь тэр. Харин бэлэн мөнгөөр төлөх юм бол яг хөө тэр татварт өгдөг тэр хэсгээ одоо багасгаад эдээр хийж болно гэдэг ч юм уу. Тэгээ иймэрхүү тохиолдол билээ үзсэн. Тэгээ энэ бол илүү одоо маш жижиг бизнес дээр том газрууд, супермаркет эдгээр бол ерөөсөө ингэж ярихгүй баг гарын бизнес дээр энэ бол яриа явагдчихсан. Тэгэхээр юмыг яаж мэдхүү картаар тооцоо хийх гэхэд нөгөөдөл чинь ингээ юм яриад байвал энэ үгийг анзаараарай. За бичиг баримт хөөцөлдөх болоод ирдгээ. Тэгэнгүүт el documento гэж байгаа бичиг баримт. Тэгээ энэ үед болохоор яадаг вэ гэхээр заримдаа pago en efectivo гэдээ ярих юм бол no үгүй con tarjeta гэдэг ч юм уу. Эсвэл одоо кассанд очиж төлөө, энд төлөхгүй гэдэг ингээд юм хүм яригдана. Тэгээд зарим газар бол одоо бичиг баримт хөөцөлтөд явж байхад ерөөсөө бэлэн мөнгө хүлээж авдаггүй. Заавал картаар хийх ёстой гэсэн одоо шаардлага байдаг. Тэгэхээр ерөнхийдөө л одоо мөнгө тооцоотой холбоотой яриа орж ирж байгаа болохоор энэ хоёр зүйлийг дурдъя гэж бодлоо. Тэгэхээр бичиг баримт хөөцөлдөхөд бол бэлэн мөнгөөр ч авах тохиолдол байдаг, картаар ч авах тохиолдол байж байгаа. La conversación 2. En la tienda. La tienda гэдгийг үтсэн тийм ээ дэлгүүр. Дэлгүүр дотор. Cliente худалдан авагч. Hola, ¿cuánto es el precio? Сайн байна уу? Үнэн хэд вэ? Vendedor худалдагч. Hola, el precio es 10 soles. Es barato. Сайн уу? Үнэн нь 10 солоо. Хямдхан гэж. El precio гэдгийг хэлэх тохиолдол байна, хэлэхгүй тохиолдол байна. Одоо бид нар Монгол дээр ярьж яхад ч гэсэн шууд 10 soles гэдэг шиг тийм ээ 100 төгрөг гэдэг шиг шууд энүүгээр нь хэлж болно. Эсвэл зарим хүмүүс ингэж бүтэн ярих тохиолдол байна. Тэгэхээр ерөнхийдөө бүтнээр нь сурчвал товчилсныг нь сурахад бас нэг тийм хэцүү биш. Es barato хямдхан. Cliente. Bien, quiero comprar esto. За би үүнийг авъя. Vendedor. Perfecto. Puede pagar en la caja. Тэгээрээ кассан төлөөрөө. Cliente. Puedo pagar con tarjeta o en efectivo. Би картаар төлөх үү, бэлэн мөнгөөр төлөх үү? Vendedor. Si aceptamos tarjeta y efectivo. Картаарч бэлэн мөнгөөрч болно. Cliente. Pago en efectivo con un billete. Би дэвсгэртээр бэлэн мөнгөөр төлөё. Би дэвсгэртээр жишээнтэй billete гэдэг үл юм цаасан мөнгө. Бэлэн мөнгөөр төлөё. Vendedor. Aquí está su cambio en moneda. Зоосоор хариултыг нь өгье.
За энэ хуудасны хувьд бол con tarjeta гэж байгааг анзаараарай. En efectivo. Тэгэхээр tarjeta гэдгийн өмнө con хэрэгжилж байгаа, effectivo буюу бэлэн мөнгө гэхээр en efectivo гэж байгаа шүү. Үүний дараа нэг тодруулах зүйл болохоор aceptar гэд эрээр төгсөж байгаа. Энэ үйл үг маань аливаа нэг зүйлийг хүлээгээд авахыг хэлж байгаа гэсэн тийм ээ. За үүнийг анзаараарай. Одоо болохоор энэ зоосоор хариулт өгөх тал дээр би нэг бяцхан юм хуваалцъя. За жишээ надад одоо ингээд 50 сол байлаа гэж бодъё. За жишээ нь надад ингээд 50 сол байлаа гэж бодъё. Тэгэнгүүт одоо миний төлөх тооцоо 33 сол 50 цент боллоо. Тэгээ өгөнгүүт яах вэ гэхээр ингээ буцаагаад өгөхдөө 50 центээр хэлдэг. 50 цент тэгэнгүүтээ 34 болж байгаа тийм. 33 50 дээр нэмэх нь 50 цент гэхээр 34 сол болно. 34, 35, 36 гэд ингээ үргэлжлээд 50 хүртэл тоолоод ингээд хариуг маань өгдөг. За энэ одоо ялангуяа чинь одоо период ингэж тоолж байгаа байдал нь айгүй толгой эргүүлдэг гэсэн. Би одоо ингээд тоо могоо мэдэх боловч яг ингээд юм хөдөлтөд авахад нөгөөдөл чинь айгүй сонирн боддог. Тэгээ би бүр ойлгохгүй за гэд юу ятгс өгснийг нь аваа явчихдаг гэсэн анхудаа. Тэгээд удахгүй энийг нь ойлгож авсандаа тэгээ ингэж бас тооцож хариу өгөх нь бол зах дээрч адилхан, дэлгүүрт ч адилхан. Окей, түрүүнийхээ яриаг үргэлжлүүлье. Cliente. Gracias, me gusta este mercado. Эсвэл esta tienda. Баярлалаа. Энэ зах эсвэл дэлгүүр надад таалагдлаа. Vendedor. Gracias. Yo vendo productos buenos. Баярлалаа. Би сайн бүтээгдэхүүн зардгаа. Манайх дажгүй сайн юм зардгаа гэж хэлж. Ингээд хоёр харилцан яриа үзлээ. Ejercicio 1. Дасгал 1. Испани Монгол үгсийг хооронд нь тааруулаарай. El dinero, el precio, barato, caro, la tienda. Дэлгүүр, үнэтэй, мөнгө, хямд, үн. За энэ хэдэн үг вэ? Одоо бичлэгээ зогсоогоод бараг л 1 минутанд болох байх. Ер нь түрүүчийн үздсэн өгнүүдээ хэр сайн чийжилсэн бэ гэдгээс одоогийн дасгал дээр ажиллах хурд маань мэдэгдэх болно. Одоо хариугаа шалгая. El dinero, мөнгө. El precio, үн. Barato, хямд. Caro, үнэтэй. La tienda, дэлгүүр. Ejercicio 2. Дасгал 2. Зөв хариултыг сонгоорой. Pago con mercado гэх үү, tarjeta гэх үү? Este producto es barato, billete. Гуравдугаарт нь voy a en la tienda comprar, vender. Voy a гэх юм бол би ийм тийм юм хийнэ гэсэн үг шүү. Voy a. Тэгж яагаад үйл үгээ шууд хэрэгэлдэг. Тэгэхээр би тэгнэ ингэнэ. Voy a comprar гэх юм бол би худалдаж авнаа, эсвэл voy a vender гэх юм бол би зарнаа гэж байгаа. 4. El es caro. Precio, dinero. За одоо бичлэгээ зогсоогоод зөв хариултаа сонгоорой. Одоо хариугаа шалгая. Pago con tarjeta. Este producto es barato. 3-дугаарт voy a comprar en la tienda. El precio es caro. Ejercicio 3. Дасгал 3. Өгүүлбэрүүдийг гүйцээнэ үү? El es barato. Үнэн хямд байна гэдэг юм хийх нь байна. Voy a
гэж яагаад нэг үйл үг орж ирнэ. Comida en el mercado. Би зах дээрээс хоол худалдаж авна. Pago con би картаар төлнө. El cliente paga en la caja. Худалдан авагч касс дээр төлнө. Кассан дээр төлбөрөө хийнэ. 5. Esta vende ropa. Энэ дэлгүүр хувцас зардаг. El producto es бараа үнэтэй байна гэж хэлэх гэж байна. Тэгвэл яаж илэрхийлэх вэ? El cambio es en хариулт зоосоор өгье. Энэ дасгал дээр харин сайхан пауз тавьж агаад энд ямар өгнөд орох вэ гэдгээ сайхан бичиж чадвал бичиж чадахгүй л эхнээс нь бодоороо манайхаа. Тэгээд үргэлжлүүлвэл маш үр дүнтэй шүү. Одоо хариугаа шалгацгаая. El precio es barato. Voy a comprar comida en el mercado. Pago con tarjeta. El cliente va a pagar en la caja. Esta tienda vende ropa. El producto es caro. El cambio es en moneda. Ингээд өнөөдөр хичээл дуслаа. Тоо заасан дээрээгээд ер нь цуврал одоо тоотой холбоотой хэд хэдэн хичээл орчлоо. Хичээлд мань хамт байсанд баярлалаа. Хэрвээ та миний зааж байгаа хичээлүүдийг алдалгүй үзэхийг хүсвэл English Spaniel тоогийн сувагт маань subscribe хийгээрэй. Яг хажуу талынх нь all буюу бүгд товчийг идэвхжүүлээрэй. Хэрвээ танд хичээл маань таалагдсан бол лайктаарч сэтгэлээ үлдээгээрэй. Хэрэгтэй найз нөхөдтэй дамжуулаарай. Баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзъя.